За, сайн уу юу байцгаана? Энэхүү зүгээр ороод үзье маань part 5 эхэлж байна. Энэхүү part-аараа би зүгээр тоглоом дотор орсон нөхдүүдийг ер нь бол ярихаар бол төлөвлөд орж ирсэн байна. Таалан болгоно уу? Хамгийн ихэнд ярих нь болохоор зэрэг хэд тоноглол гэдэг юу вэ? Бараг ирээдүйд 2030 40 онд нэг капсул дотор ордог өөр бараг ертөнц рүү ордог тийм амар том хэмжээний тоглоом гарч дэлхийд даяараа тэрхүү тоглоомд онцноор энэхүү манай гол дүр маань санаандгүй байдлаа тэрхүү тоглоомны тоглогчдын нэг ч гэсэндээ өөрийнх нь левел нь хүрэхэргүй даалгаврыг авч тэрхүү даалгавраас санаандгүй байдлаар домогт дарахны ингээд нөгөө нэг бүр домгийн ингээд рейс буюу ингээд юу мэр чимдээ ингээд залгамжлагч нь болчдөг байхгүй. Залгамжлагч нь болчдөг гэж хэлэн дээр хаа. Тэгээ бүр домогт бүр амар тоноглол бүтээх боломжтой болоод тухайн тоглоом дотор нь ийм домогт амар тоноглол амар жоохон нэг муудуухан гэх юм уу тийм байж таарсан болохоор зэрэг манай хүн дэндүү overpower дээр таарсан. Гэхдээ тэр дарахнаа нас өөр амар overpower хүн байсан юм ааш. Бүр сэлэн мэлэн бүхэл зэвсэг ашиглаж чаддаг ч гэх амар overpowered амар тийм чадвартай тийм рейстэй болоод гараад ирдэг. Энэхүү тэгээд тэрхүү тоглоомоо эзэгнэж байгаагаар энэхүү webtoon-ы маань үйл явдал юм бол өрөндий нэг тийм амар юу бол биш. Амар гүн утга санаатай биш зүгээр ингээд тоглоом дотор орсон алалцсан нэг тийм л юутай. Тэрнээс нэг тийм өөр юугүй. Тиймээс зүгээр яг уншихад бол нэг тийм юугүй. Гэхдээ бас уншихад бол нэг тийм асуудалгүй. Тийм webtoon байгаа. Манай хүн чинь бүр дархан болоо бүр солиоруулаад ундаа штэ яаж ч нөгөө дархнаа би дүүсээ хэлсэн бүр мангар амар дархан байсан гэж зүгээр сэлэмний чадвар нь нөгөө нэг бүр тоглоом дотроо бүр домгийн домог гэж байж энэ би ёстой мэдгүй гэж манай хүн чинь бүр дархан болоод бүр амьдрал нь бүр теннис штэ бүр бас дарханы мэрэгжлийн амир байдаг гэж би ч бодоагүй л За ямар ч тач нэг иймэрдүү уншаад бол нэг тийм асуудалгүй дээрээс нь нилээн дайжгүй webtoon байгаа. За дараачих нь болохоор актем дах тоглогчийг би алсан ч билүү нэг тийм юутай скриншотлоо ер нь би тэгж л хэлэхгүй бол би яг англиар нугаас хэлэхгүй гэдэг та мэдж байгаа. Манай хүн нэг нөхөртөө ер нь бол хамт өөрийнхөө тоглодог байсан тоглоом руу санааг орчдөг. Гэхдээ тэр нөхрөө танихгүй тэгээд тэр нөхөртөөгөө хамт тэрхүү тоглоомныхоо ингээд уюуд тэрхүү тоглоомынхоо зохиолыг даваад явж идэг. Нөгөө нөхөр нь болохоор мэр гимгүү харагдаг тэхүү. Мэр гимгүү. Амар тоглож байгаагүй гэсэн ч гэсэндээ тоглож исэн байж таардаг. Тэгээд гей байж таардаг. Зугаас харж байгаас л ямар шуу байдалтай байгааг юу хараад ойлгомжтой байлгүй дээ. Гей байж таарсан. Яасан байх нь вэ тэгээд нөгөө нэг энэхүү тоглоом доторх эмхтэй бүхэл дөрүүдийг барихын бариад алгыг алаа хийц. Тэгээ манай хүн рүү бүр эмхтэй хүн хавтуулах чүүгээд манай хүнээс эмхтэй хүмүүсүүдийг амар хоол байлгасан байдаг юм та. Тэгэд яасан байх нь вэ? Мань хүн энэ зохиолыг нь дуусгаж чаддгүй үхээд нөгөө мань хүн манай гол дүр ухарчдаг 3 жилийн өмнөх рүү ухарсан. Тэгээд ухрангуутлаа харайн болчихсон. What the fuck? Ухарсан тэгээд тоглоом дотор орсон, исакайцсан. What the fuck? Энэ одоо яадаг зохиол уу? Энэ одоо ямар төрөл чанар вэ? Мэддэг юм байна уу? Баглах та What the fuck? Тэгээ мэдээч хэрэг манай хүн маш муу ингээд дүрийн биенд орсон байд юм да бас. Азтай ч хөөстэй нэр энэ хөө өстэй мэдэх байлаа юу. За. Дараачих нь болохоор зэрэг би бол хамгийн дээд түвшний тоглогч ихнээсээ гэдэг үлээ. Хамгийн дээд түвшний тоглогч ихнээсээ ч гэдэг үлээ. Би яг англи нэршлээ хэлчихвэл яг шоолуулах гэдэг юм л да угаасаа. Тиймээс англи нэршлээр нь хэлэхгүй байгаа шүү. Ер нь бол манай хүний тоглож исэн тоглоом нь бодит амьдрал болчихсон. Нөгөө тоглоом бүр зеро цаашаа амар хэцүү тоглоом байсан байж таардаг. Тэгээд тэрхүү тоглоомноос нь хүмүүс залхаад
бүр гараад явцсан. Тэгээ манай хүн яасан байх нь вэ? Тэрхүү тоглоомноо бүр дуулцсан нүдээд тэгээд энэ хүү одоогийн тэ амар нөхөр болон хувирсаад бодит амьдрал дээр мэдээж гараад ирж болохоор зэрэг шал өөр болоод хувирч байгаа шүү дээ. Манай хүн хаана ямар нууцааг мэдж байгаа, яаж боссуудыг нь алхаа мэдж байгаа болохоор манай хүн маш over powered болж таарсан. Яасан байх нь вэ? Өстө нэрэ таарсан болгоно цааш нь харуулж тэ хэний ч доор орохгүй. Би бүхний дээр байна гэсэн маш том амбицтайгаар явж байгаагаар энэ хүү вебтүүний ер нь бол зохиол ер нь бол яадаг. Бас л нэг тийм юугүй. Гэхдээ бас нэгэн сонирхолтой баримтыг нэрээ бас дуртахаа марчиж цамхаг руу авирдаг төрлийн нэг тийм юутай механиктай. Тэгээд тэрхүү механик нь те дотроо ингээд цамхаг дотор нь оршин суугчд байдаг. Тэднэрт нэгээ цамхагтай ингээд та нар тоглоом байсан гэж ер нь бол хэлж болдоггүй байгаа шүү. Үүнийг ер нь бол задлан гараа би бас тайлбарлах талаар бас бодож ирсэн. За дараачих нь бонус. Гүнгийн хүүхэд бол дахин төрсэн алуурчин гэдэг баха. Fuck. Мань хүн бол дахин төрсэн алуурчин. Гэхдээ та нар исакайцсан хүн гэж бодож байна уу? Үгүй. Тухайн ертөнцийнхөөтэй ингээд бүр ирээдүйн цаг дээр яасан, ирээдүйн цаг дээр болсон хүн байгаа. Мань хүн яасан байх нь вэ? Ер нь бол амар тэ ингээд overpowered тэ бүр маш хүчрхэг асаас юм байсан. Тухайн ТV-га чөтгөрийн хаан тэ чөтгөрийн хаантайгаа дүүцгэж хүчрхэг ингээд шидтэн мэдтэн сэлэмчдийг бүгдийн чааш наруулсан. Гэхдээ манай хүний тэ ингээд зүтгэжсэн хүн буюу манай хүний тэ ингээд эцэг нэгт ах нь манай хүний дээр байсан хүн баггүй. Манай хүн тэ бүр бүхэл тэрхүү хогийн ажлыг хийсний дараа манай хүнийг алхаар шийдсэн байдаг юм аа. Тэгээ алчихсан. Бүр аим хөгийн байгаас тэ бүр эцэг нэгт ах нь дээрээс нь тэ өөрийнх нь хамаг хар ажлыг хийчихэхэд аллаа хийчихсэн. За тэгээ мэдээж хэрэг үхээс өмнө нэлээд занж агаад өгсөн байж дараа штэ. Тэрхүү занааваас нь босног уу манай хүн цаг хугацаагаар ухраад 9 илүү 10 хэдтэй ах үерүүгээ ухарснаар манай хүний тэ нөгөө нэг юу эхэлж байгаа юм. Бүр мангар бацаан байх үерүүгээ очиж байгаа маа. Бүр энэ хамгийн хөвгчлөлтэй байгаа юм. Бүр мангар бацаан байх үерүүгээ очиод тэгээ бүр станер балж тавихаар шийдэж байгаа маа. Манай хүний тэ бүр хамгийн ингээд гол зорилго нь бол би хэний ч доор дахин үйлчлэхгүй, би бүхний дээр байна, би зөвхөн өөрийнхөө төлөө амьдрна, би гэр бүлийнхаа төлөө юу ч хийхгүй гэж. Ер нь бол аав нь ер нь бол том ахаас нь бусдын бүхэлдээ бүгдийн тоод үлээсэн юм л та. Үүнээс болоод ер нь бол нэг манай хүний тэ ингээд тийм ингээд ахыхаа төлөө гэсэн нэг тэр балер сэтгэлийг ингээд сэтгэл зүг нь ер нь аав нь бэлдээд өгсөн байхгүй. Дээрээс нь та нар энэ зураг дээрээс харсаж байгаа сонирхолтой баримт авах гэж үдэлтэйгээр хэлж байгаа шүү. Манай хүний найд бүсгүн тэгээ заа ойлгосон баг гэж найдаа. Манай хүн бол тэгэл ер нь бол хүний ч доор ингээд зүтгэхгүй би өөрөө тэг хамгийн дээр нь байх болно гэсэн маш том амбицийг гаргаж явж байгаагаар энэ хүү ингээд бэвтэ маань үргэлжлээ явж байгаамаа. За энэ үргээд ингээд энэ хүү бичлэгээ ер нь дуусгая да. Маш товчоор тайлбарлаад өгсөн болохоор ер нь бол маш богино болсон байх. Үгүй. Тэгтээ би нэмэлтээр дахин 2 бонус өгье. Эхний бонус FF зэрэглэлийн баатар. FF зэрэгэл буюу маш муу. Бүр ганц F-ийн бүр доорынх нь доор байгаа. Аимшигтэй. Яг амар суг баатар гэж байна. Үгүй. Манай хүн яасан байх нь вэ? Сүүлийн хамгийн сүүл чөтгөрийн хааныг багаараа орж полдж алах хэрэгтэй атал. Багийнхныгаа алаад чөтгөрийн хааныг алчаад нөгөө бурхан мэдээж хэрэг баатар юм байх ёсгүйгээд дахин ухрааж байгаа. Гэхдээ манай хүн зангаа тавиагүй. Бүр баатар биш бараг чөтгөрийн хаан шиг үйлдэлүүдийг хийсээрээ байсан болохоор нөгөө бурхан нь дахин ухраас аарлагддаг. Яа, энэ бүр хамгийн хөгжилтэй бараг исакайцсан юу тэхүү бараг энэгээр ер нь бол аниме бол бүр галыг асаана өө. Манай хүн бол бүр зангаа тавихгүй те нөгөө бурхан ухраагаадсан болохоор зэрэг би тэр бурхны чинь хүртэл даат өөрөө ертөнцийн рүү явна гэсэн бүр амар том амбицийг бас гаргасан. Яа, энэ бүр үнэ хөгжилтэй. Олоод уншаарай за. Та нар энэ ч юу нэ одоогор 2 дугаар сизон гараад ер нь бол дууссан байгаа. 3 дугаар сизон бүүмэд. Дараачих нь гаймшийн төвшний баатар иргэ ирсэн нь. Энэ бас мангар хөгжилтэй вебтун. Мань хүн ингээд бүр ингээд 13 ингээд амар ингээд соло левлийн ертөнцийн чиг тийм амар баатаруудын нэг байсан 13 манай хүнийг оролцуулаад тэдний нэг байсан ч гэсэндээ чадвараа ашиглах болгондоо бүр ингээд нүүр нь бүр авах юмгүй болоод бүр аим шиг болоод болцсон нэг бүр ингээд нөгөө баатаруудтай жигтцэг юм уу? Тийм нөхөр байж таарад
Тэгээд манай хүний ар нуруу нь тэг ингээд амар цамхагийг цэвэрлэх үед ар нуруу нь хин ч юм бэ нэг хутга дүрээд тэгээ манай хүн тэрхүү цамхагт 20 жилийн турш гацны эцэст. Өстой нэрээ бүүмэд би энийг ойлгоогүй. Дахин амилсан гэхүү, биеийн буцаж гарсан гэхүү бүүмэд нөгөө нэг цамхаасаа гараад яасан байгаа бүүмэд өстой нэр одоо хүртэл энэ тайлагдаагүй л явж байна. Ер нь бол одоо хүртэл гарч байгаа цуврал гарч ирээд нөгөө ар нуруур нь хутга дүүрсэн новшийг олж ална, хамсаатнуудын бүгдийг чааш нь харуулна гэсэн аимшигтай бас тэ зоригтойгоор явж байгаа. Ер нь ингээ хараадсан чи баг бүгдээр л шонцон байна л та бүр бүгдээрээ миний өнөөдрийн танилцуулсан идвэл на. Ямар ч тач манай хүн бол бүр тэрхүү одны ордуудыг нь хүртэл авсан мангар чадaltaй нөхөр. Тэгээ ер нь бол одны ордууд нь яг яадаг нөхдүүд вэ гэвэл за ер нь баг шашин юм уу дөө. Нэг тиймэрдүү нэг стен нэр би мэдхгүй би эннийхийг та нар уншиж шин мэднэ эсвэл би задлан тэрэн дээр л ер нь мэдэх бах. Тэгээд ер нь бас гарч ирэхэд нас мэдээж хэрэг хамаад нь байсан л гэж таараа л та. Мэдээж хэрэг ойлгомжтой. Гэтэ би энэнийг задлан хийвэл баг 3 бичлэг бол хүрхгүй. Ягаад ч хүрхгүй. Баг багтаал 6 юм уу 5 байгаа шүү. Манай хүн чинь дээрээс нь охинтой. Нөгөө нэг араас нь хутга дүрдэг нөгөө нэг хүмүүсийнх нь те нэг нь хиймлэр бүтээгээ төрүүлсэн гэх юм уу. Эсвэл мэдхгүй бас. Одоо хүртлээс ил болоогүй юу. Амар мапатай ер нь бол вебтун байгаа юм. За тэгээд одоо ингээд ер нь бол бонус дуусч байна. Би дараачийн тэ бичлэгээрээ аним тайлбар оруулна. Гэхдээ тэрхүү тайлбар маань арай өөр зүйл байх болно. Ер нь бол зурган дээр харагдаж байгаа анимыг ер нь бол оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэний бичлэгийн дараа ер нь бол орчих байх. За тэгээд ер нь бол ойлгомжтой үсттэй. Уг нь бол мөрийн талаар бүр амар сайн тайлбарлаад оруулсан. Гэхдээ хүмүүс үнэхээр үзэхгүй юм байна уу? Яг энэ наана машин үздэг хүмүүст л ер нь их хэрэг болохоор тайлбар байсан юм шиг болоо да. Эсвэл мөрийн төрөл жанрын талаар сонирхож байгаа хүмүүст ч юм уу. За хамаалга. Дараа шимтгэр ууцлаа. Түр баяртай.